Миний нутаг, миний амьдрал бол уртын дуу юм. Өнөөдөр би уртын дууны уран бүтээлэн Монгол улсын ардын жижигчин төрийн сойрхол зууны манлаа уртын дуучин Норбанц багшийнхаа гэр гишүүнд хүндэтгэл үзүүлээд энэ сайхан газраас эхэлж байгаадаа туйлын бэлгшээж баяртай байна. Үндэсний дуу бичгийн эрдмийн чуулгад тодорхой цаг хугацаанд, тодорхой орон зайд уртын дуучин гэдэг хувь заяагаар холбогдсон уран бүтээлэн туйрвж, уртын дуу гэдэг гарцаар, уртын дуу гэдэг нүдээр дэлхийг таньж, ертөнцийг хавь ийм зочин тохиолдсон би туйлын баяртай байдаг. Ингээд уран бүтээлэн та бүхэндээ төлөөлье. За яг байгалийн задгаа театр бол дэлхий дээр хоёрхан байдаг гэсэн. Нэг нь Италид байдаг, нэг нь бол Дундгуй аймгийн их газрын чулуун дахь энэ сайхан байгалийн задгаа театр. За энэ сайхан задгаа театрыг үзэх гэж дотоод гадаадын олон аялагчид, жуулчид ирж сонирхон үздэг. Мөн Дундгуй дуу хуурын өлгийн Дундгуй нутгаас 102 манлаа уртын дуучин төрсөн байдаг. Алдарт дуучин Монгол улсын гавьяа жижигчин Жиг Завын Дорж Давг, төрийн сойрхол ардын жижигчин Намжлын Норбанц гэж хоёр хүн.
За энэ хоёр хүнээрээ үнэхээр их бахархдаг. Энэ сайхан байгалийн задгаа театр дээр үргэлж одоо соёл урлагийн томоохон арга хэмжээнүүд, наадмууд зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил энэ сайхан задгаа байгалийн театр дээр Дорж Даггуй мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын уртын дуучдын уралдаан болсон. Энэ уралдаанд нь би ороод төрүүлсэн. Олон дотоод гадаадын тайзнаа дуулж фестивал наадамд оролцож байхад энэ болсон тэр наадам шиг өндөр мэдрэмж надад төрж байгаагүй юм байлээ. Үнэхэрийн одоо нутгийн сайхан энерги, хүч, байгаль бүхэнтэй би холбогдож исэн. Тэгээд уртын дуу гэдэг бол үнэхэрийн гайхамшигтай, давтагдшгүй зүйл юм шүү. Аль ч цагт, аль ч нийгэмд алдартай дуучид маань юуны төлөө дуулж байсан болоо гэд бодхолоор миний хувьд ирээдүйн гэрэл гээгээл харагддаг. Тэгэхээр хүний нийгэм хизээ мөхөн тэр цагт л дуу жаргах болов уу гэж боддог шүү дээ.
Техник технологи хөгжсөн энэ үед хүмүүсийн сонсох орон зай бас дагаад өөрчлөгдсөн. Тэгэхээр би уртын дууг бас компьютер хөгжимтэй хамт дуулахад хэрхэн хүлээж авах нь вэ гэдгийг бас сонирхож 2005 онд Монгол Ардын уртын дуу 2 бур гэдэг сайхан дууг энэ орчин үеийн техник хэмнэлтэд нийцүүлэн хийсэн байгаа. Ер нь бол дэлхийд Монгол Ардын уртын дууг ашигласан тийм жишээ бол байдаг, та бүхэн мэдж байгаа. Монгол Улсын ардын жүжигчин Нэргүүн дуулсан Алсын газрын зэрэглээ, Монгол Улсын гавь жүжигчин Надимтугаан дуулсан Тосонгийн орой зэрэг дуунуудыг бол та бүхэн мэдж байгаа, сонссон.
уртын дуу өөрөө мөн чанараа авч явдаг. Тэгэхээр уртын дууны үг аялгау бол хүн гүнзгий утга агуулгатай байдаг юм шиг санагддаг. Нэг удаа манай найз маань Улаанбаатар хотын замын төвлөрөөнд ороод ер нь нэлээд сэтгэлийн бухимдалтай байх тэр үед уртын дууг сонссон гэж, уртын дуу машиндаа уртын дуу сонссоо. Тэгэхэд тэр миний бүх стресс бухимдал арилсан гэж ингэж хэлж ийсэн. Тэгэхээр энэ бол уртын дууг мэдэрч байгаа мэдрэмж. Монгол хүн уртын дууны сайхныг мэдэрч байгаа мэдрэмж. Би өөрөө энэ уртын дууны тэр сайхан үгийн утга, аялгауны зохиомжийг илэрхийлж байхдаа миний эмоц, бие махбод, сэтгэл зүрх одоо өндрөн авдаг гэж би ойлгодог. Би одоо та бүхэнд хөгжмийн зохиолч Төвшин төрийн хөгжим Ням лавгийн шүлэг Сургаалын дуу гэдэг дууг хүргэх гэж байна. Энэ дууны шүлгэнд ардын дуугаан сонсохын сайхан нь аялгау шүлэг хоёр тоо байдаг. Талыг уйраасан тэрл аялгаунд тарины шид оршин байдаг. Ээж нь үрдэн хэлийдээ энэрхийн их сэтгэл энэ шүү дээ өрмөн гэсэн энэ сайхан үгтэй дуу. Та бүхэн таадан сонсноо. Ардын дуугаа сонсохын сайхан аялгау шүлэг хоёр тоо байдаг. Талыг уйраасан тэрний дуун тарины шид оршин байдаг. Эжний Монгол нутгаа хайрлахын учир морин хүрийн аялгаунд байдаг. Хотлыг уяраа тэрэн аялгаунд хорлоод идэхий бүхэлдээ багтаадаг. За одоо би
Дундгов аймгийн их газрын чулуу гэж энэ сайхан үзэсгэлэнтэй газар. Салхин үе үе сэржигэнсэн, наран налайсан, таан хүмүүд нь үнэртсэн энэ сайхан нутгаас, энэ сайхан тайзан дээрээс та бүхэндээ уран бүтээлээ толилуулах болсондоо туйлын их баяртай байна. Энэ сайхан нутгаас олон уртын дуучид төрсөн байдаг. Одоо их газрын чулуунаас гадна баг газрын чулуу гэж би ангийн гол, өөш манхны элс, цагаан сувраг, мөн цагаан овоо гэд Монгол улсын гавьяа тогч Дэлгэр багшийн маань төрсэн газар. Дэлгэр хангай уул гэж сайхан ивэлтэй хайрхан байна. Миний төрсөн нутаг. Ингээд ярихлаар энэ сайхан уудам тал, энэ сайхан говь нутгаас уртын дуучид төрөхгүй байхын аргагүй юм гэж би боддог. Ингээд та бүхэндээ энэ сайхан тайзнаас, нутгийнхаа энэ сайхан үзэсгэлэнтэй газраас уран бүтээлээ толилуулах болсондоо туйлын их баяртай байна.
Би уртын дуучин хүний хувьд энэ дэлхийн ертөнцийн хүн төрөлхтний амьдрал үүссэн тэр цагаас хойш аяалгүй хэмнэл гэж байсан бол тэр нь уртын дуу юм болов уу гэж боддог. Мөн энэ их хүний хувьд уяхан замбуу твийг бүвээлж байдаг. Бүвэн дуу нь бас уртын дуу юм болов уу гэж бас бодогдож байна. Монгол улс оршин тогтнож байгаа энэ сайхан цаг үед аливаа баяр ёслол, найр наадам, төрийн ёслолын арга хэмжээ бүх сайн сайхан бүхний эхлэл дээр уртын дуу морин хуур хшиглээгүй тийм цаг хугацаа байхгүй. Хол ойрын ирсэн зочин гişттэй Монгол ёс заншлаараа хүндэтгэл үзүүлэх гэж Цэнхэр хадгаан дэлгэн барьдаг. Тэгэхээр энэ дэлхийд барьж байгаа Цэнхэр хадаг бол уртын дуу юм аа. Та бүхэндээ баярлалаа. Үеийн үед дэлхийд даяар уртын дуу ихшгэлж байх болтугай.